Яг бас одоо шудраг бус сонгуул явагддаг нь бол нэгэнт одоо бүхэнд тодорхой байгаа. Нөгөө талдаа яг бас жоохон бас твшил гарч байгаа. Одоо ялангуяа түрүүчийн сонгуулиар бол тэр самбар бол бас хөөрхөн твшил болсон шүү дээ. Нэг ерөөсө битүү баруун солгоогүй босон болоогүй баахан самбар хаддаг байснаа болоод нэр твшигч дундаа ийм нэг стандарт бүхий самбар дээр сурталчилгаагаа тавьсан нэг хаятайхан болсон. Тэрэн шиг одоо энэ нэр твшигчдийн мөнгийг баг одоо өрүүлэх мөнгөний сонгуул болгоулахгүй тал дээр энэ захиргааны шинжтэй арга хэмжээнүүдийг бас өшөө сайжруулах хэрэгтэй. Одоо жишээлбэл нэг тойрогт 50 нэр дэвшигч байлаа гэхэд 2 материал тараахад нэг айлд одоо тэр чигтээ бараг хэдэн хүн орж юм тараах юм бэ те. Маш их төвөгтэй байдал учирдаг. Тэгэхээр магадгүй дундаа одоо бараг нэг сонин дээр нөгөө нэг самбартай гэдэг шиг нэг сонин дээр бүх нэр дэвшигчид танилцуулга тэр богино товч стандарт бүх нэрийн бишээ одоо мөрийн хөтөлбөрөөр тавьдаг ч юм уу гих мэтийн бас нэг иймэрхүү юмыг бодож сэтгэх хэрэгтэй баха. За хоёрдугаарт одоо хүн бүхэн ярьдаг ухуулагч гэдэг нэг юм байгаа даа тий. Бүр албан хүчээр ингэж өгдөг. Албан хүчээр одоо мөнгө тараах хэрэгсэл болгож ашигладаг шулуух хэлэхэд ухуулагч гэдэг нэр нь хүртэл одоо асар хоцрогдсон социализмын үед л ухуулагч гэ Улаанбаатарт ухуулагч хийдэг гэдэг шиг жахам бол юм одоо хүртэл энэ 21-р зуун гарцсан байхад явж ийн гэдэг бол энэ маш хоцрогдсон үзэгдэл дээрэс нь маш их мөнгө үрдэх тийм үү нэг 200 сонгогчоос дээшхүүд нэг ухуулагч байна гэж тэгдэг. Одоо Баянзүрэг сонгоны хайрхан дүүрэг шиг 200 мянган сонгогчтой газар бараг 1000 орчим ухуулагч ажиллаж таарах гэж шít. Тэр энэ 1000 хүнд өгөх цалин хэдэн төгрөг болох вэ? Энд чинь ерөөсөө хүчээр төрөөс маш их мөнгө зарцуулахыг нэр дэвшигчдээс шаардчихж байгаа юм. Бүр шаардчихж байгаа. За тэрийг нь манай зарим нэгэн сэргэлэн одоо нэр дэвшигчид яаж ашигладаг вэ гэхээр асар олон удаа гэрээ хийсэн байдэн шүү дээ. Эхний удаа нэг 1000 хүнтэй гэрээ хийж мөнгөний өгж цалинжуулчаад гэрээгээ цуцалсан гэж байгаа. За энэ нөхдүүд гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байна. Би одоо өөр хүмүүс авч ажилууллаа. 3 удаа ингэж гэрээ цуцалж 3 тай ухуулагчдыг авч ажилуулсан гэж байгаа шүү дээ. Энэ юу вэ? Энийг башир арга гэхгүй юуг башир арга гэх үү? Тэгээд тухай бүрдээ нөгөө цалин өгөх нэрийдлэр яаж ийн үү? Саналын худалдаа авч байгаа. Тэгэхээр энийг бол одоо бид нар бас бодох цаг болцсон юм билээ. Одоо сонгуулийн хуультай холбоотой нэмэлт өөрчлөлтүүд дээр бас бид нар ажиллаж байгаа, судалгаа хийлгэж байгаа. Тэгэхээр энэ ухуулагчийг болиулах тал дээр бас одоо та бүхэн бас бодох хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Дээрээс нь бас нэг зүйлийг хэлэхэд одоо түрүүчийн хүмүүст зөндөө хэлсэн. Энэ одоо аль болох баг хүнээр өгүүлэх энэ өдрийг сонгохгүй байх хэрэгтэй. Энэ дээр бол ерөөсө та нар маш удраг байх хэрэгтэй. Тэгэхгүй энэ эрх баригчдын шахал шаардлаганд автаал дахиад нөгөө бахвайдгаараа баасан гарагт сонгох юм бол тэр эрсч чи улам байхгүй болно. Одоо ерөнхийлөгчийн сонгуул бол бүр улам унж байгаа юм билээ шүү дээ. Одоо эргэжил бараг юу болох вэ гэдэг санаа зовлтонд хүрсэн байдалтай байж байгаа юм. Тэгэхээр та бүгдээс маш их зориг бас хатуу байхыг ийм дараагийн сонгуулиуд шаардах байх шүү. Тэгэхээр шудраг баймаар байна. Сэтгэлтэй баймаар байна. Тэгээд аль болох олон сонгогчдыг хамруулах тал дээр аль болох энэ нэр дэвшигчдээс одоо бага мөнгө гаргуулах буюу мөнгөний сонгуул болгоулахгүй тал дээр та бүхэн бас ухаанаа уралдуулж хатуу зогсох хэрэгтэй. Ингэжээж нөгөө талдаа нөгөө мөнгөгүй боловч ёсортхуунтай шудраг одоо үнэхээр юм хий бүтээ гэсэн энэ хүмүүсийг сонгуульд одоо амжилт үзүүлэхэд нэмэр болох юм байгаа юм шүү. Энэ дээр тэгээ та бүхэн бас маш хариуцлагатай ажилласаа гэж хүсэж байна. За баярлалаа.